хуульч шууха Монгол улсын үндсэн хуулийн ерөнхийлөгч бүлгийг танилцуулж байна. Монгол улсын ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний ив нэгдлийг илэрхийлэгч мөн. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол улсын угуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуул 2 шаттай байна. Улсын их хурлд суудал бүхий нам дангаараа буюу хамтран ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ. Анхан шатны сонгуульд Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхтэй оролцож, ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг улсын их хурл ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хинэн ч ийхүү сонгогчдын олонхын санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан 2 хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг улсын их хурл ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана. Хэрэв 2 дахь санал хураалтаар ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хинэн ч ийхүү сонгогчдын олонхын санал аваагүй бол дахин сонгуул явуулна. Ерөнхийлөгч нь ерөнхий сайд улсын их хурл засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь мөл хамаарах бусад ажил албан тушаал авсарч болохгүй. Хэрэв ерөнхийлөгч өөр ажил албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгуур болно. Ерөнхийлөгч сонгогдсноос хойш 30 хоногийн дотор Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний ив нэгдлийг эрхэмлэн хамгаалж, үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая хэмээн улсын их хурл тангараг өргөнө. Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх үндсэн бүрэн эрх. Улсын их хурлын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлдэнд буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг улсын их хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний 3/2 нь хүлээж аваагүй бол уг хууль шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар ерөнхийлөгч зарлаг гаргавал түүнд ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, улсын их хуралтай зөвшөөрсөн Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах. Монгол улсаас гадаад улсад суух бүрэн эрх төлөөлөгчийн газрын тэргүүнийг улсын их хуралтай зөвшөөрсөн томилох буюу эгүүлэн татах. Монгол улсад суух гадаад улсын бүрэн эрх төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах. Улсын цол цэргийн дээд цол хүртээх, бодон медалаар шагнах. Уучлал үзүүлэх. Монгол улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх. Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах. Онцгой нөхцөл бий болбол улсын их хурлын чуулганы чөлөө цагт хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан ерөнхийлөгчийн зарлагыг улсын их хурл уул зарлаг гарснаас хойш 7 хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв улсын их хурл шийдвэр гаргаагүй бол уул зарлаг хүчингүй болно. Ерөнхийлөгч Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. Ерөнхийлөгч улсын их хурл болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцсон улс орны дотоод гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж саналаа оруулж болно. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн заасан хүрээнд хуулиар олгож болно. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлаг гаргана. Ерөнхийлөгчийн зарлаг хуульд нийцээгүй бол ерөнхийлөгч өөрөө буюу улсын их хурл хүчингүй болгоно. Ерөнхийлөгч улсын их хуралд ажлаа хариуцна. Ерөнхийлөгч тангаргаасаа нэцэж үндсэн хууль ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчүүл, үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг үндэслэн улсын их хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна. Ерөнхийлөгчийн бие, өргөө унаа халдшгүй дархан байна. Ерөнхийлөгчийн нэр төр, халдшгүй байдлыг хуулиар хамгаална. Ерөнхийлөгчийг төр эзгүүд бүрэн эрхийг нь улсын их хурлын дарга хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч огцорсон, нас нөхцсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь улсын их хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд улсын их хурл ерөнхийлөгчийн сонгуулийг 4 сарын дотор зарлан явуулна. Улсын их хурлын дарга ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.
Хуульч Шууха Монгол улсын ерөнхийлөгчийн тухай танилцууллаа. Хуульч Шуухатай хамт үндсэн хуулийн эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжцгөөе.